Эс бүрвийн голомтой манаж яваарай. Би энд тэндээсээ нурж сэтэрсэн чулуун хороо сандайлан хөхөмдөг алсыг ширтэн суун. Мал малын зах бэлчиж инг ботго буйлалтан байдаг хавржаа маань эзгүүрч бууцны хөл морин халгаад идэгдэн сэгсээсэн ногоо юм зөөлөн сэвшээнд бүхэлцэх нь уламж гунигтай. Хэдэн болжмор чулуун хороо дамжин дэргэж намайг газрын хаанаас гараад ирснийг хачирхах мэт бүлтэлзэн жиргэн. Тэр нь жигмэд данзангийн саарал толгойд буцаад ирчгэж хэмээн хэлэлцэх лүгэ нэгэн адил. Таанын үнэрт салхи сэвэлзэж харган цэцгэлсэн овоотын маань нүнжихтэй бор толгод байдгаараа л хэдийч нэг л юм дутаад байлаа. Миний багад энд найр хуран болж унах тамгалж эмнэг хангал сурган чухамдаа дэлхий хотолцуулсан их амьдрал буцалсан газрын нэг байв да. Байсан юм өгөрөх гэдэг нөхөж болзошгүй гарц эдгэж чадамгүй шарах мэт. Өнгөрсөн цагийнхаа давтагдшгүй бүхнийг дурсах нь өвгөрч яваа хүний хожуу ухаарл визээ. Ухаарлаа гэд над мэтийн хүн идүүгээ яалтай билээ. Ном эрдмийн мөрхөн химэн магнай тэнийж хөл хөнгөрсөн тэр хавар аав минь эрдэм номоо сураад эргээд ирээрээ. Нутаг эзгүүрчдэг юм шүү гэж шүүрс алдсан ан одоо ч чихнээ додхон сонсогдох мэт. Аавын үгийг би хадны ус шиг урсхан алдаж орон хот дамжин олонтоо бужигнаж явхдаа цагаан дэрснийхээ энэ хавржааг ор тас мартаагүй юм аа гэхэд санаж дурсаж сүйд болсон нь үгүй. Намайг хот явдаг хавар манайх инүүхэн баруун талд хорооны зүүн үзүүрт өндөр дамнин химээх хөх өвгөнийх айл буусан байлаа. Олон ч хүүхдтэй айл. Нутаг нугынхан маань хинц ишигнээсээ хинц хүүхэд нь олон гэлцэж дамдин аажаа пунсал ихч хоёрыг гоочилж ичээх. Том охиныг нь намжилмаа гин. Ов тавхан сэвхтэй иршүүд энгийн сайхан ч охин байсан да. Сайлын цаг болохоор хэдэн ингэн пунсал ихчийг биш намжилмааг дагаад хош урчхна. Ээж түүнийг харж гар зөөлөнтэй буянтай хүнийг мал дагдаг юм гэж биширнэ. Тэр хавар намжилмаа хадамд гарах болж манай хоёр гэрийнхэн хөл алдаж илээ. Сүү сайл тогоо шангаа хүртэл нийлүүлж хуучин шин ноосоо холон хідэн эсхий хийв. Одоо бодохноо нь түүхий сүүний бяслаг шиг цэвцээсэн цагаан эсхий болсон санагддаг юм. Намжилмаа бид хоёр айлын том гэгдэж өдрөжин эсхий татсан юмдаг. Чи ингээд хүний хүн болоод явчихдаг байжээ гэж намайг өгүүлвээс намжилмаа яа гэхвдээ гэртээ хөтлөлтөө нь биш гэсээр голд хүйт унтал шүүрс алдсан ан санаанаас үл гарна. Гунан үхрийн ширний год газар пат хийтэл алгадан эсгээний гол буландаа хавран чахарна. Тэр нь нэг их зовиртой юм шиг. Дэмдий гуйж ирэхэд чи баярлсан уу? Баярлалгүй яах вэ? Манай дэмдч сайн залуу да. Гимэн чамаас хэд ах байх? Хэн мэдхэвдээ галыг нь түлж үнсийг нь зөөсөн хойноо л гэсээр намжилмаа нэг уйтгартай нүдээр намайг харснаа тэрүүхэндээ нэмсэглэх нь дэмдэд тийм ч дуртай биш бололтой. Харин надад гинт хачин санагдаад явчихсан. Хүний төлөөнөө уйтгарлах гихч утга учиргүй юм шиг авч унж готрахгүй байж чадаагүй л юм да. Чи намайг үнсгсэн гэж боддог байсан. Би чамайг үнсгсэн гэж боддог байсан. Намжилмаа эмээлийн бүргнээсээ чанга атгахан балмагдаж хэсэг харцаа буруулан одоо дэмий үсттэй нэг хотын хүүхдүүд муухай гэв. Ийн сэтгэл эзгүүрч байх суух газраа олохгүй хэд хоногийг өнгөрүүлсэн юмдаг.
Намжилмааг морин цагт гэрээс нь мордуулав. Гойж гоодон цэцэг шиг ирээл жалгалсан улс инээд наргаан баяр хөөрөө аваад одоход би энэл хашаага тохиолдон тэгнээд харцаараа үдэж хоцорсон. Тэгэхэд энэ хашаа бүтэн харин бидний сэтгэл эмтэрч эмзэглсэн санагддаг юм. Алсаас нэг мортон бүртэлсэн айсвэ. Манай говьд хүний бараа харах хизэнээс сайхан. Одоо ч мөн тэр л хിവэрэ ажгуу. Би дахиад л намар униар суунаглаж зэрэглээ уйлсан цэнхэр говио тэр говийг ардаа орхин айсвэ мортон хүнийг хэсэг харлаа. Нутгийн л хүн байж таарна. Ирээгүй удсан болохоор танихаасаа танихгүй хүн нь олон болоо үсттэй гэсэн шүү юм бодлоо. Дамдин ажаагийн гэрийн зүүхэн талд манайхны ботгоны тавглаа байсан юмсан. Би хашаан дээрээс буун тэнд очлоо. Умбарсан хөх хоргол дунд толгой нь өвөрч салмарсан ганц модон гадас байхыг ажин гол харлах шиг болов. Бид чинь нүүж суухдаа газар шархлаахгүй хэмээн гацсаа хүртэл сугалж нүхийг нь бүгэлдэг байгаагүйсэн билүү. Монголооч алдаж дээ хэмээн санаж хэдэн чичил болсон юм тэр гацсыг арайхийн авч нүхийг нь бүгэлтэл нүдний болонд нэг юм сүйтэлцэв. Лавлаж харвал баруун уруулан унжсан солбоо бүхтэй хөгшин инг халгаа шивэлсэн хонхроос босож наашаа ирлээ. Ухархайгаа ширхтэл уйлсан амтэн л ийм байдаг болов уу гэмээр нүдэнд нь усан хүрээ татсан харагдана. Хашааны хажууд хантаарсан мормин тэр амсгаан татарсан хөгшин ингийг таашаалгүй харан амгаагаа торчигнуулна. Мөнхийн алс замын хүн миний морины дэргэд бууж унаага хантаарад эргэхдээ хүй өн болд сурагч нь гараад олдохгүй байсан юм гэх нь дэмэд дүрээрээ. Бид хоёр багийн ясаар уулзлаа. Хар нутгаа эргэж явна гэж би хэлв. Уг нь их зугаатай хөнгөн хэлэх санаа байсан авч аяндаа л хоолойж чирч байв. Нутагч эзүүрч гүйцлээ. Амтан ах дүүсээс айх шиг болох юм гэхдээ дэмдийн хоолойд ямар нэг яв тарав. Чингис нэ хөгшин ингээ харж энэ энүүхэн халгаан дор хэвтэж байна уу? Хаваржаа руугаагүйгээд тогтохгүй юм. Дэлэнгийн шовдрох хүнгүй болсон шүү дээ хөө. Гэсээр дэмэд харц боруулав. Чихт үлээрэн газар шаргалтаад явчихлаа. Дэмэд толгоогоо барин газар бохирч сууснаа. Дэлнэн чинсэн мал энэ түнгэнд хэдэн хоног шуугилдаад хэцүү байсан. Тэгээд манайх нутгаа эзгүүрүүлээд нүүчихсэн юм. Талигаач чамайг их ярьдаг байсан. Хаврын хаварт голомт нь байж байг гэж ирээд л танай гэрийн бууран дээр шин аргал унгатгаж утаа гаргадагсан хөөрхий. Гэсээр гашуунаар шүүр салдав. Надад амьдрал шиг хүн шиг хуурамч амтан байхгүй мэт санагдан нүд аргаж дотор давчтав.